Манай цаана хүүхдүүдээ сайхан сургуулийн банкгийн багш сайн жаргал байна. Өнөөдөр бүгдээрээ математикийн хичээлээрээ 3-аар үржүүлэх 3 хуваах үйлдэлийн тухай үздэхээ. Суралцсан зорилт 2-1-ийн Д. Хийх алхмууд: эмсийг багцлан тоолох, 3-ын хүрд зохиож бичих, үржүүлэх үйлдэлийг хэд хэдэн янзаар унших, зураглалыг ашиглан үржүүлэх хуваах үйлдэлийн жишээ зохиож бодох, хүрд хэрэглэн үржүүлэх хуваах үйлдэлийг гүйцэтгэнэ. За бүгдээрээ 3-ын хүрд зохиоцгоё. Дэлгэц рүү хараарай хүүхдүүдээ. Дэлгэцэн дээр 1 мод байна. 1 модон дээр 3 шувуу сууж байна. За 1 мод гэдэг бол багцын тоо. Мод нь бол багцын тоо. За 3 гэдэг бол багцад буюу эмсийн тоо буюу шувууны тоо. За дараагийн зургийг ажиглая. Мөн 1 модон дээр 3 шувуу сууж байна. Дахин 1 модон дээр 3 шувуу сууж байна. Хэдэн мод вэ хүүхдүүдээ? 2 мод байна. 2 мод гэдэг бол багцын тоо. Мод болгон дээр хэдэн шувуу байгаа лээ? 3 шувуу байгаа. За дараагийн зургийг ажиглая. 3 мод байна. 3 мод гэдэг бол багцын тоо. Мод бүр дээр байгаа эмсийн тоо 3. За бүгдээрээ тэгвэл энэ бичлэгээ үржүүлэх үйлдэл болгон гүйцэтгэе. За тэхийн тулд үржүүлэх тэмдэг тавина. Багцын тоог нэмсийн тоогоор үржүүлнэ. За 1-ийг 3-т үржүүлээд хэд болох хүүхдүүдээ? Зүйтэй 3. 2 багцын эмийг 3 зүйл байгаа учраас 3-т үржүүллээ. Нийт эмсийн тоо 6. Нийт шувууны тоо 6 гэсэн үг. 3 багцыг багцад буюу эмсийн тоогоор үржүүллээ. Нийт эмсийн тоо 9. За дараагийн зургийг ажиглая. Хэдэн багц вэ хүүхдүүдээ? 4 багц байна. Багц болгон дээр 3 шувуу сууж байна. Дараагийнх нь 5 багц буюу 5 мод байна. Мод болгон дээр 3 шувуу байна. За 6 багц. Багцын тоо 6, эмсийн тоо 3. 7 багц байна. Багц болгон дээр 3 шувуу байна. За бүгдээрээ энэ бичлэгээ үржүүлэх үйлдэл болгон бичиж 4-ийг өрчгөн 3. Нийт хэдэн шувуу байна хүүхдүүдээ? Нийт 4 модон дээр нийт 12 шувуу байна. Нийт эмсийн тоо 12. За 5 модон дээр тус бүр 3 шувуу сууж байна. Нийт хэдэн шувуу байгаа лээ? 15 шувуу байна. 6 багц болгонд 3 байгаа гэхээр нийт 18 шувуу байна. За 7 багц болгондоо 3 байгаа гэхээр нийт 21 байна. За нийт хэдэн мод вэ хүүхдүүдээ? Нийт 8 мод байна. Мод болгон дээр хэдэн шувуу байгаа лээ? 3 шувуу байгаа. Дараагийнх нь 9 мод байна. Мод болгон дээр муу адил 3 шувуу байгаа. За хамгийн сүүлд нь 10 мод байна. Мод болгон дээр 3 шувуу сууж байгаа. За одоо бүгдээрээ багцын тоо, багцад буюу эмсийн тоогоо үржүүл хэлбэрээр бичиж. Энд бол үржүүлэх тэмдгээ бичнэ. За 8 мод байна. Мод болгон дээр 3 шувуу байгаа. Тэгэхээр нийт хэдэн шувуу байгаа лээ? Нийт 24 шувуу байна. За 9 мод. Мод болгон дээр 3 шувуу гэхээр нийт 27 шувуу сууж байна. 10 мод тус бүрдээ 3 шувуутай гэхээр нийт 30 шувуу байгаа юм байна. За одоо бүгдээрээ хүүхдүүдээ хүрдээ уншина. За хүрд унших бид нар олон аргатай танилцсан байгаа. Тэр аргуудаасаа ашиглаад хүрдээ хамтдаа уншицгаая. 1-3-ийн 3. 2-3-ийн 6. За өөрөөр юу гэж уншиж болох вэ? Өөрөөр 3 ба 3-ын үржүүр 9 гэж уншиж болох нь. 4 ба 3-ын үржүүр 12 гэж уншиж болох нь. Өөрөөр юу гэж уншиж болох вэ хүүхдүүдээ? Өөрөөр 5-ыг үржүүлэх нь 3, тэнцүү 15 гэж уншиж болох нь. 6-ыг үржүүлэх нь 3, тэнцүү 18 гэж уншиж болох нь.
Өөрөөр юу гэж уншиж болох вэ? Зүйтэй 7-г 3 дахин хэсгэхэд 21 гарна гэж уншиж болох нь. 8-ыг 3 дахин хэсгэхэд 24 гарна гэж уншиж бас болох нь. Өөрөөр юу гэж уншиж болох вэ? 1-р үржигдэх нь 9, 2-р үржигдэх нь 3, үржирийн утга 27 гэж уншиж болно. 1-р үржигдэх нь 10, 2-р үржигдэх нь 3, үржүүрийн утга 30 гэж уншиж болно. За, үржүүлэх үйлдэлийг ийм олон аргаар уншиж болдог байна. За, хүүхдүүдээ одоо бүгдээрээ дасгал ажиллаж үзье. Зураглалт тохирох, үржүүлэх, хуваах үйлдэлийн жишээ зохиогоорой гэсэн байна. За, зураглалаа сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт нийт хэдэн багц зүйл байна? Багц олгонд хэдэн ширхэг зүйл байна гэдгийг нь сайн ажиглаж хараарай. За, ажигласан. Зүйлээ доорх цонхонд тэмдэглэцгээе. За, эхний цонхон дээр бид нэр багцын тоо бичихсэн. Хэдэн багц зүйл байна хүүхдүүдээ хараарай. Сайн байна. 6 багц зүйл байна. Багц олгонд хэд байна? Багц олгонд 3 байна. Тэгвэл 6 3-ын хэд юм болоо? Нийт зүйлсийн тоо 18 байна. За, тэгэхээр зүйлийн цонхон 18 жижигнэ. За, үүнийгээ бүгдээрээ хуваах үйлдэлээр бичиж үзье. За, хуваах үйлдэлээр бичихинд бол хамгийн ихэнд хуваагдагч дээр нийт тэмцээний тоо байрладаг. За, нийт 18 зүйлийг хэдэн багц олгож хуваасан бэ? 6 багц олгож хуваасан байна. Багц олгонд хэд байгаа лээ хүүхдүүдээ? 3 байна. Тэгэхээр ноог дөрвийн утга 3 гарах нэ. За, дараагийн зургийг ажиглаарай. Хүн адил хэдэн багц зүйл байна? Багц олгонд хэд байна? Нийт тэмцээний тоо хэд вэ гэдгийг нь олох нь. За, нийт багцын тоо бол 3 багц байна. Багц олгонд 6 дүрс байна. Нийт дүрсийн тоо 18 ахна. За, үүнийгээ хуваах үйлдэлээр бичье. Хуваах үйлдэлээр бичье. Хуваагдагчийн байран дээр 18. Юу нийт тэмцээний тоо. За, хэдэн багц олгосон бэ? 3 багц олгосон учраас 18-ыг 3-аар хуваах. Тэгвэл хүрдээ цааны хүүхдүүдээ 3-ын хүрдэн дээр 3-ыг хэдээр үржүүлэхэд 18 гардаг вэ? Сайн байна. 6-гаар үржүүлэхэд 18 гардаг. Тэгвэл ноогод дөрвийн утга 6 болох нэ. Тэгвэл хүүхдүүдээ үржүүрээ ажиглаарай. 6-г 3-т үржүүлээд 18. 3-ыг 6-д үржүүлээд мөн адил 18 гарсан байна. Энэ нь тэгвэл үржигдэхүүний байрыг салахад үржүүрийн утга өөрчлөгдөхгүй гэсэн санаа юм байна. За, дараагийн дасгалыг ажиглаарай хүүхдүүдээ. Хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ игнэгээр жагтсныг харуулсан байна. Зураг ажиглая. Хэдийн игнэгээр жагтсан байна? Зүйтэй 3 игнэгээр жагтсан байна. Игнэ бүр хэдэн хүүхэд жагтсан байна вэ? Игнэ болгоно жагтсан хүүхдийг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Игнэ бүр 10 хүүхэд жагтсан байна. Нийт хэдэн хүүхэд жагтсан бэ? Нийт тэмцээг олохдоо бид багцын тоогоо нэмсийн тоондоо үржүүлдэг. Тэгвэл энэ бодлогон дээр багцын тоо бол игнэ, нэмсийн тоо бол хүүхэд байна. За, 3 игнэ байгаа буюу 3 багц. Багц олгонд 10 байгаа. Тэгвэл 3-ыг 10-т үржүүлээд 30 буюу нийт 30 хүүхэд жагтсан байх нь. Багш нь багцын тоог улаанаар, нэмсийн тоог нооноор, нийт тэмцээний тоог ягаангөөр тэмдэглэсэн байгаад ажиглаарай. Дараагийн бодлогыг харъя. Имрэл 24 номыг 8 найздаа өгөв. Имрэл хүүхэд бүрт хэдэн ном өгсөн бэ? Имрэл 24 номыг 8 найздаа өгөв. Имрэл хүүхэд бүрт хэдэн ном өгсөн бэ?
тулд эхлээд инэрлийн найз болгонд нэг номыг хуваарлаж өгье. Хүүхэд болгон нэг номтой боллоо. Одоо дахин нэг номыг найзууд нь өгье. Одоо хүүхэд болгон 2 номтой болсон. Гэтэл инрэлт ном үлдсэн учраас дахин үлдсэн номуудыг найзууд нь хувааж хүүхдүүд инрэлт ном үлдсэн үү? Ном үлдээгүй. Тэгвэл инрэл найзуудаа хэд хэдэн ном өгсөн бэ? Ажиглаад хараарай. Тийм байна. Найз болгондоо инрэл 3 номыг өгсөн байна. Тэгвэл бүгдээрээ энэ бодлогыг хуваах үйлдэлээр бичиж үзье. Нийт тэмцээний тоо 24 байсан. Үүнийг 8 хүүхдэд хуваасан. Тэгвэл хүүхэд бүр 3 номыг өгсөн байх. Хуваах үйлдэлээр ингэж бичдэг байх нэ. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй сайн оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгавартаа сурах бичгийнхээ хуудас 72-ийн бодлого 296, 297, 298, 302-ыг бодоорой.